урд цэцлэгээ төлбөр шилжүүлсэн үү? Манай төрийн сангийн мэргэжилтнүүд байгаа бол Арганы ус компани руу одоо энэ худалдаа хойштгааны урд цэцлэгээ төлбөрийг шилжүүлсэн үү гэдгийг асуумаар байна. За энэ төсөл арга хэмжээ ажил бол боловсрол шинжилгээ ухааны яамны төсөв багцад батлагдсан төсөвтэй Ховд аймаг одоо орон нутагт бол их шилжиж ирсэн юм ажил байгаа. Санхүүжилт нь болохоор усын төсөв. Орон нутгийн төсөв гэж заримнаас яриад байгаа шиг байна. Усын төсөв иргшилж ирсэн учраас манай орон нутагт худалдаа авах ажиллагаа энэ ажиллагаанууд нь яваад байгаа юм аа. Санхүүжилтийн хувьд бол урьдчилгаа санхүүжилт бол хийгдээгүй байгаа. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас бол 50% санхүүжилт 700 сая төгрөг бол орон нутагт шилжиж орж ирсэн. Эндээс бол ямар ч санхүүжилт урьдчилгаа хийгдээгүй. Аймгийн барьцаа дансанд бол байрлалсан байж байгаа. Байцаагч нарын дүгнэлтээс харахад тухайн компани одоо ингээ ажлаа гүйцэлдүүлэх гээд явуулах гад тэгэхээр нөлөөлөлд орсон юм уу гэмээр ийм дүгнэлтүүд байгаад тах юм. Өөрөөсгөл одоо ингээ дутуу хагас хаягдсан гадаад орчны төвчлөлтийн жоригдсан байх жишээтэй тий. Иймэрхүү янзаар төрийн байгууллагынхаа ажлаа хийвэл одоо яах юм бэ? Хүн болгон нөлөөлөд өөртөө таарсан дүгнэлт гаргаад аваад иж болох юм биш үү гэж харагдаж байна. Энэ дээр та бүхний тайлбарыг сонсомоор байна. Байцаагч нарын. За тэгээ Баян мөнх захирлаас асуухад 1.5 тэрбумд энэ яг энэ зургийн дагуу одоо энэ сауны барилгыг цэцэрлэг болгоход ер нь ашиг байгаа мó? Яагаад энийг хийх гэж зүтгээд байгаа юм бэ? Ашиггүй юм шиг харагдаад байгаа юм миний баримжаа тооцоогоор бол эсвэл одоо тэр зургийн дөрөнд өхүүлээд ингэс хийгээд өөртөө ашигтайгаар хийх гэдэг байгаа юм. Миний бодож тооцож байгаа би басчгүй бас барилгын компанитай хүний хажууд амьдардаг хүн барилгын талын мэдлэг байгаа. Тэгэхээр энэ бол нэг ашиг байхгүй юм шиг болчих гээд байгаа юм. Тэгээ орчин ч гэсэн тогтчлт байхгүй. Энийг одоо яагаад хийх гэж зүтгээд байгаа. Энийг бол бүлгийн хурлаар манайхан хэлэлцээ цуцлая гэдэг шийдвэр гаргасан шүү дээ. Тэгээ гарах гал тэгэхээр дахиад ингээл хувь хүний хөөцөлтгүй юм уу ямар учиртай заавал энийг ийм болгох гэдэг ямар шаардлага байгаа юм бэ гэдгийг бас Баян мөнх захирлаас тодруулж асууя. Санхүүжилт авсан уу гэсэн нэг ч төрний санхүүжилт аваагүй байгаа. Тэгээ сая баяр хөтлөөлөгчийн асуудал яриадсан. Одоо энэ байцаагчны дүгнэлтэн дээр хөндлөнгөөс ашиг сонирхол байна уу гэсэн. Энэ дээр ашиг сонирхол байхгүй. Одоо энэ мөрөөрөө ажиллаа хийж байгаа хүмүүсийг ажлыг хийлэх хэрэгтэй. Одоо анхны гэрээ зурсан урт насны даргыг бол урт насны дарга манай гэрээн дээр гарын үсэг зурх үүрэгтэй тэр хүн өөрөө. Яагаад вэ гэхээр тэр хүн чинь тендер нээлттэй сонгон шалруулалтанд болоод худалдаа авахаас нь гэрээний дараавт өгөөд одоо хөгжлийн болгонд боловсруулад тэгээ урт насны дарга тэрийг зурхал үүрэгтэй байхгүй. Тэр хүнийг бас надтай холбож яриад тэгээ одоо ингээд болсон болоогүй нэг сошиалор ингээд хагас дутуу мэдээлэлтэй энэ хэвлэлийн байгууллагууд нь